За энэ батлууд гишүүний оруулж ирж байгаа бонд гарах асуудлыг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ зарцуулалттай ингээд оруулаад ирэхээр энэ яг нэг орон нутгийнхаа нутгийн удирдлагын юунд эрх хэмжээ рүү хаалдаад байгаа асуудал биш үү гэж нэгдүгээр тодруулмаар байна. Ерөнхийдөө бол энэ Монгол Улсыг хөгжүүлэх нь урт хугацааны бодлоготой нийцж байгаа гэдэгт санал нийлж байна. Гэхдээ энэ одоо жишээлбэл бид нар бонд босгох асуудлыг шийдэж болно. Гэхдээ зарцуулах эрх мэдэл рүү бид нар яг нэг орон нутгийн төсөв рүү яг орж байгаа. Тэр нэг тухайн шатных нь аймгийн хурлын эрх мэдэл рүү биднээс хэтэрхий ороод байгаа юм шиг зү гэсэн тийм болгоомж байна. Энэ дээр яг тайлбар өгөөч. За хариулт батлууд шүү. За энэ бонд босгох асуудалтай холбоотой асуудлыг манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал авч хэлэлцээд өөрсдийн хэмжээ шийдвэр гаргацсан. Эхний хурлаараа ингээд засгийн газрын хойд бүсийн анхдугаар хуралдаанд оруулж одоо дэмжлэг авсан байгаа. Хоёрд нь энэ дэмжлэг авсныхаа дараа ахин аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хуралдуулаад эрэмлэгдсэн ажлуудынхаа жагсаалтыг баталчихсан. Тэр дотор орсон ажил байгаа учраас бид бол орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээнд халдаагүй, засаг даргын эрх хэмжээнд халдаагүй эд бүхний оруулж ирсэн санал энд явж байгаа гэдгийг одоо тайлбарлая. Баярлалаа.